Инсулины дүжиглд хүрэж байгаа батлагдсан ийм одоо шалтгааныг анхдагч ба хоёрдогч гэж байгаа. Тийм анхдагч гэдэг маань болохоор нөгөө био ангаахын одоо эсийн үсвэр дээр за амьтны одоо туршилтанд хүний туршилтанд 3 шинжилгээр гурвангаар нь нотлогдсон туршилт гэсэн. Энд юу ордог вэ гэхээр нэгдүгüүрт нь өрөвсөл. За хоёрдугаарт нь юу ордог вэ гэхээр стресс. Гуравдугаарт нь болохоор байнгын нөгөө нүүрс услаг хоолны үргэлжилсэн хэрэглээ гэсэн зүйл орно. За өрөвсөл гэдэг бол зүгээр ингээд эсийн өсвөр дээр өрөвслийн нөгөө С ургуулж уурга гэдгийг бид нэр хийгээд өглөөр тэрийг 8 цагийн дараа инсулинээр үйлчлэхээр үйлчлэл 50% буурдаг гэсэн сонирхолтой судалгаа. Тэгэхээр бид нэр өнөөдөр өрөвсөхгүй байхаар алах шүү. Тэ? Ханиад дэгдэж чинь. Хамгаалалтаа зүгөөг бол бид нэр агаар туслаар халдвар авах боломжтой. Тэ. Хүйтэн сэрүүнд доороосоо дарах юм бол бид нэр бөөрнөө өвдөх боломжтой. За хоёрдугаарт нь болохоор тэр стрессийн дааврууд. За одоо жишээлбэл стрессийн үед бол одоо бөөрийн дэд учраас кортизол даавар шүүр ялгараад тэр маань болохоор цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлээд ерөөсө булчинг маш хурдтай ажилуулад зүгт гэдэг одоо тийм команд өгдөг. Тэгвэл байнгын стресс нэрвдэд тахлаар байнгын цусны сахарыг өндөрсгөөд цусны сахар өндөрсвөл яах вэ? Инсулин өндөрсчил таагаад.